мэд авсан нэгцэн амьдрал би олдохгүй гэж юмсэн зүв явах голдрол би нүдэ нэгээг үгүүл шиг тент чин алхан яав зүрхээ нэгэ тарти ваажин тент чин байна цээжин тушаа зөвлөх хүнхэлцэг зүрх чимээ сонсогдохгүй чичиргэн мэдрэгдэж ихэн дэгшгэлсээр аянг шиг бүртүүд бодлын заад сэгдэлнэ амьдрал том оргилийн бод би түүний заадлыг хүснэ ардас гүгэд гүцэхгүй зовлон зүдгэр нүүрэн тулаад ирсэн ч намайг гүцэхгүй надад үцэхгүй 18 жил амьдрахтаа би яг юг мэдээлтэй ахлаас уралцаж эхэлтэй би юг сэдэлтэй амьдрал сайхан шүүгээ тэнийгэнтэй хуучлах юмсан амьд байгаа дээрээ зовлон жаргалыг зүг туучлах юмсан одоо дуулах дудаага би уужрах юмсан сонсоод өвдөх чамаагаа би уучлах юмсан Өсөө уучлахгүй гэж чаалтав дээ. Би болцоосон тэнэгээр шалгаж яваад цэцэн байна тавтагдашгүй мэдрэмж өгөх нэг бусдаа сэрэн хайн өөрийгөө ч болохоо байсан чухам ингэдгээр юуны төлөө өглөөс ирээд байгааг надад хэлээч хүчил дөрөгчөөс илүү уушиг минь амжилтныхын адилхан хүсэлтэй хүмүүс цогтой хамжицыг хаанаас эхэлсэн мэн сонсогч та нар мэдэн маргааш шиг ирээдүйд нь үлдээ ирэх тавар мэтэр амьдралаа завраа үлдээгээгүй болохоор алдсан тийм учраас хүмүүсийн оргил миний хувь жалга байсан алга уруулах мэд амжилт ирхэн хямдхан хүүхэнтэй болцох мэд таягдсан мэдрэмжээ хуваалцах шиг надад суугаад бүү хаалаа зөөхтэй бүгдээрээ хотол урамгаас зөөхтэй Үнтэй бүхнийхээ дэврдүүлгийг дүүлж сүлмээр байна сул талаа үзүүлмээргүй байна үзүүлмээргүй байна Мандаж бонарыг харах гэж ороод мэндэлсэн магадгүй ирээдүг байгаагаар нь мэдэрсэн Авч чадаагүй авлах хүрч чадаагүй оргил толж бараагүй одод сэлж гатлаагүй дингис уншигдаагүй уран зохиол урагдаагүй дурсамж дуулагдаагүй дуу зурагдаагүй зураг бүхнийг би хармаар бай мэдмээр бай дүлмээр бай нисмээр бай мэдрэмээр бай хязгаарыг давж хитрмээр байна тас чи хэрчиг хөдлөх хурцалмаар байна хаа хүрхээ мэдэхгүй хурдалмаар байна Бага бүхэндээ би сэтгэл ханаас та хармаа хоосон байсан жаргал думбаас та нармаг биннээгээд утсан нөхөрлөг нь халуун орныг зөрсөн намайг ардаа гээгээд утсан бүсгэл сэтгэл хангалуун хүн рүү орсон яагаад үнэн худлаа гүйцэдэггүй юм бэ яагаад төсөөлөл бодит байдалтай дүүцдэггүй юм бэ яагаад бид нар хайртай бүхэндээ хамгийн хатуу байдаг вэ яагаад газар унахаас биш бөөрөглөх шороноос айдаг вэ